Байцгаана уу та бүхэн бичлэг үзэж байгаа, бичлэг сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. 2024 онд маш их дуйлаанд шоуг амьдарчсэн Гвандик Бишимбаевын хэрэг болоод хэргийн дараа юу болсон бэ гэдэг тухай яриа гэж бодлоо. Энэхүү хэрэг маань 2024 онд Казахстаны хэвлэл мэдээлэлээр маш их олонний анхаарлыг татаж Казахстан улс анх удаага эрүүгийн хэргийн шүүх хурлыг нээлттэйгээр телевизээр дамжуулж за мөн YouTube хуудасаар зэрэг дамжуулсан ийм хэрэг байдаг. За юуны төрөнд хэрэгт холбогдогч Гвандик Бишимбаевын тухай ярьсан дээр баг. Гвандик Бишимбаевын жил 46 настай. За Гвандик Бишимбаев нэлээд нэр нөлөөтэй айлаас гаралтай. Түүний аав Балихан Бишимбаев бол Казахстан улсын томбоохон их сургуулиудыг 30 гаруй жилд холгоож захирлаар нь ажиллаж исэн юм хүн байдаг. Гвандик Бишимбаев 1996 онд 16 настай байхдаа 10 жилийн сургуулаа төгсөөд 1999 онд 3 жилийн дараа Алмата хотод удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгээ хамгаалсан. За үүний дараагаар 2 жилийн дотор 2 өөр улсад 2 их сургуулийн магистрийн зэрэгээ хамгаалсан байт юм лээ. За энэ мэдээлэл бол мэдээж хурлын үеэр болж маш олон хүмүүсийн анхаарал татаж маш олон хүмүүсийн зүйл байх боломжгүй гэж ярьж исэн. За нэг нь бол Тарасын бас их сургууль, за нөгөөх нь бол Америк нэгдсэн улсад байрлах Жорж Вашингтоны их сургуулийг магистрийн зэрэгээ хамгаалсан байдаг. За Америк нэгдсэн улсаас бусаж ирснийхаа дараагаар эдийн засгийн салбарт тэр тусмаа төрийн албанд ажиллаж улмаар эдийн засгийн яамны дэд сайд за бүр цаашлбал тухайн үеийн Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын тусгаар хүртэл ажиллаж исэн. За энэ удаагийн хэрэг бол Гвандик Бишимбаевын анх удаа хэрэгт холбогдож байгаа тохиолдол бол биш. За өмнө нь бол Бишимбаев 2016 онд оны 5 сараас 12 сарын хугацаанд авилгалын хэрэгээр 10 жилийн ял сонсч ирсэн. Гэхдээ мэдээж 10 жил суугаагүй. Жил 3 сар 13 хоног суугаад ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж байсан. Энэ хэргийн хохирогч Салтанат Нүкенова бол 1992 онд төрсөн. Пакистан улсын Павлодар хотод их сургууль коллежид төгсөөд тухайн үедээ бол астрологчоор ажилладаг. За мөн Instagram дээр влог хөтэлдэг ийм маш үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. За энэ хоёр бол анх Гвандик Бишимбаевын найз Камилагаар дамжуулан танилцсаж за улмаар энэ хоёрын романс маш идэвхтэй, маш хүчтэй, маш хурдан өрнөж 2022 оны 12 сард сүү тавьсан. Сүү тавьсны дараа бол энэ хоёрын амьдрал бас тийм сайхан байсан уу гэвэл үгүй. Гэр бүлийн хүчирхийлэл байсан гэдгийг Салтанат Нүкеновагийн ах Outback бол шүүх хурлын үеэр ярьсан байдаг. За 2023 оны 3 сард буюу одоо сүү тавьснаас 4 сарын дараа Салтанат өөрийнхөө ахтай бол нүүрэн дээрээ үүссэн одоо хөөхрөл няцралт гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн шарх сориудаа бол үзүүлж исэн. За энэ үед бол ах нь бол Салтанатыг авч явахаар хурж ирээд за тухайн үедээ бол Бишимбаевтай маш их хэрүүл маргаан үүсэж өссний улмаас үүнээс хойш бол Outback Бишимбаевтай ямар нэг харилцаа холбоо тогтоохоо болсон. За Салтанат ч гэсэн өөрийнхөө төрсөн ахтай харилцаагаа ер нь бол багасгасан байдаг юм байлээ. Тухайн үед бол энэ процессыг шүүх хурал дээр түүний ах Outback ярихдаа бол за тухайн үедээ би Салтанат анхааруулаад за хэрвээ энэ байдал гэр бүлийн хүчирхийлэл ингэж үргэлжлэх юм бол одоо чиний амь насанд хүртэл аюултай. Тийм болохоор чи одоо гэртээ очоо, энд байх хэрэггүй гэж анхааруулж исэн боловч Салтанат тухайн үедээ за би өөрийнхөө асуудлыг өөрөө шийдье. За болох баха гэж ингэж хариулаад үлдэж байсан юм байлаа. За тэгээ Салтанат бол энэ хэрэг гарахаас хэдэн сарын өмнө бол нэлээд олон удаа Бишимбаеваас салах уралдуудыг хийжсэн. Тухайн үед салах ордлого хийх болгонд нь Бишимбаев тэр хоёрын одоо дотн харилцааны үеийн бичлэг болон бусад зүйл зургаар сүрдүүлж за шантажийн замаар бол Салтанатыг өөрийнхөө хажууд байлгаж байсан гэдгийг бол шүүх хурал дээр бас ярьсан байдаг. Хэрэг явдал 2023 оны 11 сарын 8-ны орой эхэлсэн байдаг. За Гвандик Бишимбаев Нүкенова хоёр Дима Планы тоглолтыг үзэхээр явсан.
За тоглолтын үеэр эдгээр хүмүүсийн хэрүүл маргаан эхэлж улмаар тоглолтоо дуусгалгүйгээр тухайн хэрэг явдал болсон ресторан руу орсон. За энэ ресторан бол Квандек Бишимбаевын эзэмшлийн ийм ресторан. Түүний үеэл Бахиджан Баяжанов ажилуулдаг, захирлаар нь ажилладаг ийм ресторан байгаа. Квандек Бишимбаевын өгсөн мэдүүлэг дээр үндэслэхэд эхлээд хэрэг явдал бол 0 байхад эхэлсэн. За Квандек Бишимбаев мэдүүлэхдээ тухайн үед Салтанат Нүкенова өөрийнх нь сэтгэлээ илэрхийлж өгсөн одоо гинж, сүийн бүүж, цаг зэрэг ийм бэлгэдлийн чанартай бэлгүүдийг нь тайлж 0 руу шидэж эхэлсэн бөгөөд энэ үед Квандек Бишимбаевд сэтгэл зүйн хувьд маш хэцүү байсан учраас мөн тухайн үед Квандек Бишимбаевын мэдээлснээр Салтанат Нүкенова нь согтолтын зэрэг нь өндөр байсан учраас сэргээхийн тулд би 2 удаа алгацсан гэж мэдүүлсэн байдаг. За үүний дараагаар Салтанат Нүкенова өмдөө тайлхыг оролдож энэ үедээ улмаар согтуу байсан учраас тэнцвэрээ алдаж улмаар хан мөргөөд ханаасаа унахдаа нойлын суулт өр мөргөж маш хүчтэй цохилт оргилд авсан гэж Квандек Бишимбаев мэдүүлсэн байдаг. За гэхдээ шүүхөрлийн үеэр бол амь хохирогчийн өмгөөлөгч нарын явуулсан экспертиз үр дүнд бол эдгээр эд зүйлсийг Салтанат Нүкенова өөрөө тайлсан биш, хэн нэгэн түүний гараас суугалж мулталж авсан байна гэдгийг тогтоосон. За мөн Салтанат Нүкеновагийн цусан дагуулагдах алкоголын хэмжээ бол тийм өндөр байгаагүй, маш бага дооцтой байсан. Ийм зэргийн цогтолтой хүн өөрөө хан мөргөөд ханаасаа унах явцдаа нойлын суултуур мөргөж хамраа хугалах. За хугалахтай энэ бол зүгээр нэг хугарал биш, бүр хамрынхны ясны үүрцэн байсан. Ийм хэмжээний гэмтэл авахаар ийм согтолтын зэрэгтэй байгаагүй гэж бол мэдээлж ирсэн. Яг үндсэн одоо хэрэг явдал болсон цагийг бол 2023 оны 11 сарын 9-ний өглөөний 7-аас 8 цаг гэж шүүхийн шинжилгээнээс тогтоосон. За энэ бол Салтанат Нүкенова, Бишимбаев хоёр яг тухайн рестораны танхимд нь байсан. За танхимд нь бол камерын бичлэг хийдэг. За камерын бичлэг дээр бол бүх зүйл маш тодорхой харагддаг. За энэ үед үеийн байдлыг Квандек Бишимбаев бол мэдээж камерын бичлэгт нотлох баримттайгаар бичигдсэн учраас өшөөрсөн. За тэрээр мэдүүлэхдээ болохоор тухайн үедээ би хохирогчийн үснээс нь татаад 4 удаа алгацсан. Баруун гараараа 2 удаа, зүүн гараараа 2 удаа алгацсан. За алгацахад Салтанат Нүкенова унсан. За унах үед нь би өөрийн одоо энэ эмоцоо барьж чадалгүйгээр 4 удаа өшгөлсөн. Гэхдээ би одоо тааз болон гуй хэсгөрөө 4 удаа өшгөлсөн. Энэ нь бол амин чухал эргэтнүүд рүү өшгөлөж гэмтээгээгүй. Тийм учраас энэ бол амь насанд хүрэх боломжгүй гэж мэдүүлсэн. За тэгээд энэний дараагаар Салтанат Нүкенова босгүй байсан учраас би үснээс нь татаж босгоод V бүрөө рүү оруулсан. V бүрөөнд оруулаад өөрийнхөө пижакаар хучаад унтуулсан гэж мэдүүлсэн. Гэхдээ V бүрөөнд нь бол ямар нэг камер байхгүй учраас тэнд юу болсныг бол хэн ч мэдэхгүй байгаа. За тэгээд энэ үед бол Квандек Бишимбаев төргөн тусламжт дуудахынхаа оронд үзмэрч хүн рүү залгаж Салтанат одоо босох болов гэж асуусан байдаг. За энийг бол шүүхийн шинжилгээний явцад тогтоож тухайн үзмэрчээс бол мэдүүлэг бас авсан. За тухайн үзмэрч нь бол ерөөхдөө за одоо унтж байгаад ингээ босчноо зүгээр асуудалгүй гэдэг ийм мэдээлэл өгөөд за тэгээд Квандек Бишимбаевын мэдүүлснээр бол би Салтанатыг унтж байгаа л гэж бодсон гэж мэдүүлсэн байдаг. Энэ үед Салтанат Нүкеновыг унтж явах энэ үед бол Бишимбаев өөрийн үеэл Бахиджан Баяжанов буюу тухайн одоо рестораны захирлыг дуудаад за бүх ажилчдаа явуул. За бид хоёрын бичигдсэн бүх камерын бичлэгүүдийг устгаа гэж
багшаалсан. За мөн түүнээс гадна Султанат Нүкеновигийн утсыг гэрт аваачиж тавиа гэж өөрөө өгсөн байдаг. За яагаад тэгсэн бэ гэхээр Султанат Нүкеновигийн ах болох Айтбек нь ерөөдөө Султанат Нүкеновигийн утсаар нь одоо байршлыг нь тогтоож хяндаг байсан учраас за ах нь ирээд янз бүрийн дахиад хэрүүл маргаан үүсэх магадaltaй гэж үзсний улмаас би ингэж хэлсэн гэж шүүх хурал дээр бол Куандаг Бишимбаев мэдүүлсэн байдаг. За анхны түрүүн тусламжийн дуудлага бол Куандаг Бишимбаевын болох Бахиджан Баяжановоос тухайн өдрийн буюу 11-р сарын 9-ний 19 цаг 55 минутын дараа буюу бүлбэт 12 цагийн дараа анх дуудлага өгсөн байдаг. Энэ үед бол тусламжийн инженер ирээд бид үзлэг хийгээд за үзлэг хийснийхаа үр дүнд Султанат Нүкенова тусламж ирэхээс 6-аас 8 цагийн өмнө хасаарсан байна гэдгийг тогтоосон. За улмаар энэ өдрөө Куандаг Бишимбаев болон 11-р сарын 12-нд буюу 3 өдрийн дараа Бахиджан Баяжанов нарыг аривчилсан байна. Прокурорын өгсөн мэдээллээр бол Бишимбаев Султанат Нүкеновыг байнга харддаг байсан. За энэ нь бол Султанат Нүкенова өөрийн найзтай бичсэн мессежээр батлагдсан. За тэрээр Султанат Нүкенова өөрийн найзтай ярихдаа Бишимбаев Нүкеновигийн бүх мессеж, дуудлага, алхам мөрийг нь хянаж цагддаг гэж хэлсэн байдаг. За шүүхээс тогтоосноор бол Бишимбаев Нүкеновыг бүхэл шөнийн турш зодож биед нь гэмтэл очруулсны улмаас Нүкенова амнасаа алдсан гэж тогтоосон. 2011 сарын 9-нд баримтлагчнаас хойш хэргийн процесс үргэлжилж явсаар хаад 2024 оны 3 сараас 5 сарын хооронд шүүхийн процесс үргэлжилсэн. За шүүх хуралд бол хөрөгчийн талаас хөрөгчийн ах болон 4 өмгөөлөгчийн хамт оролцсон. Ялагдагчийн тал Бишимбаевын талаас 3 өмгөөлөгчтэй. За Бахиджан Баяжановын талаас 2 өмгөөлөгчтэйгээр нийт 5 өмгөөлөгчтэйгээр шүүх процесс үргэлжилж шүүхийн процессыг бол Казахстан улсад анх удаа олон нийтийн хэрэгслээр нээлттэй байдлаар дамжуулсан. 2024 оны 5 сарын 13-нд Куандаг Бишимбаев хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, дагчлаан зовоосон гэсэн зүйл ангаар 24 жилийн ял оноосон. За түүний хамаатан Бахиджан Баяжановд бол хэргийг нуунд алтлах байдлаар хамжиж оролцсон гэдэг үндслээр 4 жилийн ял өгснөөр энэхүү хэрэг явдал дууссан байдаг. За энэхүү хэрэг маань маш олон хүмүүсийн анхаарлыг татаж зөвхөн Казахстан төдийгүй Эргэн тойрны орнууд, СНГ-ийн орнууд болон Азийн орнуудад маш их олон хүмүүсийн анхаарлын төвд орсон учраас тухайн үед энэхүү хэрэг явдлын дараа Казахстан улсад гэр бүлийн орчин дах хүчирхийллийн эсрэг хууль буюу Султанатын хууль нэртэй хуулийг баталсан байдаг. Яагаад гэвэл Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80-аас багагүй эмэгтэй амь насаа алддаг. За өдөрт бол 300 орчим дуудлага гэр бүлийн хүчирхийлэлд өрсөн гэсэн дуудлага ирдэг гэсэн юм тоо мэдээлэл гаргаж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг маш олон кино, бүтээл, драм, жүжиг гарч энэ салбарт анхаарлаа хандуулдаг болсон юм байна. За шүүхийн шийдвэр гарсны дараагаар маш олон хүмүүс анхаарлаа хандуулж Куандаг Бишимбаев яг ялгаа эдэлж байна уу, хаана байна вэ гэдэг дээр маш их анхаарлаа хандуулж мэдээлж байгаа юм байна. За энэ хэрэгтэй холбоотойгоор Казахстан улсын эмэгтэйчүүд бүр Куандаг Бишимбаев хэрвээ шүүхээс оноогдсон ялаа хуулийн дагуу эдлэхгүй бол бид нар Казахстан улсаас өөрийнхөө чемоданыг бойлж явна гэдэг яриа хүртэл гаргасан байдаг. Тэгэхээр Куандаг Бишимбаев ялаа эдэлж байгаа. Тэрээр Астана хотоос 3 цагийн зайтай Степногорск хэмээх хотод онц хэрцгий хэрэг үлдсэн ялтангуудын шоронд ялаа эдэлж байгаа.
За ялаа эдэлж байгаа явцдаа бол хориглоод янз бүрийн ажил хийдэг. За одоогор бол Гуандаг Бишимбаев ямар нэг ажил олж чадаагүй байдалтай байгаа юм байна. За энэхүү хэрэгт хамжигчаар оролцсон гэж шүүхээс тогтоож 4 жилийн ял авсан Багчаан Баяшановын өмгөөлөгч нар бол одоогоор 2026 оны 4 сарын байдлаар дээд шүүхэд гомдол гаргасан байдалтай байгаа юм байна. За гомдолтой бол түүний өмгөөлөгч нар нь анхан болон заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож Баяшановыг бүрэн цагаатгахыг хүссэн ийм байдалтайгаар дээд шүүхэд өргөдөл гаргасан. За одоогоор дээд шүүх энэхүү хэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Гуандаг Бишимбаев хэдийгээр шүүхээс ял сонсож ялаа эдэлж байгаа боловч түүний шүүхэд оролцох үйл явдлаар дуусангүй. За энэ 2 жилийн хугацаанд Гуандаг Бишимбаев болон Гуандаг Бишимбаевын гэр бүл маш олон удаа шүүхэд хандаж шүүхээр орсон байна. Гуандаг Бишимбаев ял эдэлж эхлэхээс өмнө өөрийн эзэмшилд байдаг эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, акц бол өөрийн гэр бүлийнхний гишүүдтэй шилжүүлсэн байдаг. За Гуандаг Бишимбаевын ээж нь бол нэгэн хамаатантайгаа эд хөрөнгөний маргаанаас болж шүүхтэлцэж байгаа юм байна. За Гуандаг Бишимбаев энэ хугацаанд өөрийн экс эхнэр Назим Кахармантай нийт 3 шатны шүүх хурлаар орсон. За шүүх хурал нь бол мэдээж хүүхдийнхээ өсгөх эрх болон хүүхдийнхээ тэтгэмжийг төлөх асуудал дээр нийт 3 удаагийн шүүх хуралд орсон. За шүүхээс ял сонсонгуудаа Гуандаг Бишимбаев бол шүүхэд өргөдөл гаргаж өөрийн хүүхдүүдтэй 3 хүүхэдтэй төлдөг тэтгэмжийнхаа хувь хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэл гаргасан байдаг. За түүний экс эхнэрийн мэдээлж байгаагаар бол Гуандаг Бишимбаев хүүхдийнхээ тэтгэмжийг хувь хэмжээг бууруулахын тулд өөрийн эзэмшилд байдаг эд хөрөнгө, хадгаламж зэргийг бол өөрийн гэр бүлийнхний нэрээр шилжүүлж ийм байдлаар өөрийн хүүхдэд төлдөг тэтгэмжийг бууруулахаар оролдож байна гэж ярьсан байна. За гэхдээ бол дээд шүүхээс Гуандаг Бишимбаевын хүүхдэд асрамжлах эрхийг хэвээрүүлдээсэн. За хүүхдэд төлөх тэтгэмжийн асуудал бол одоогоор бас шийдэгдээгүй байдалтай байгаа юм.